За мэдээ сайн мэдээ бол олон улсын Moody's агентлаг зээлжих зэрэглэлийг бие хоёроос бие нэг болгон ахиулж урт хугацааны төлөвийг тогтвортой хувээр хадгаллаа гэдгээ өнгөрсөн өдрүүдэд зарлалаа. Зээлжих зэрэглэл сэргсэн. За валютын нөөц бол 5.8 тэрбум долларт хүрсэн. Сайн мэдээнүүд бол байгаа. Экспорт ч гэсэн 1.7 дахин нэмэгдсэн. Хил гайл дээр үүсэт байгаа асуудлуудыг бас засгийн газар шийдвэрлэхээр богино хугацаанд бас тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Та бидний багталсан улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийт 126 төсөл байсан. Энэ 126 төслийн 60% буюу 76 төсөл нь улсын төсвийн төсөлд суусан байгаа. Үлдсэн 50 төслийг төсвөө санхүүжүүлэх бололцоо байгаагүй. Тийм ч учраас бид улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан энэ 50 төслийг төр үеийнхлийн түншлэлээр явуулъя гэж төлөвлөсөн. Тийм ч учраас жилийн төлөвлөгөөнд энэ удаагийн төсөв нийцж байгаа. Энэ 50 төслийг явуулъя гэхээр өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төр үеийнхлийн түншлийн хуулийн шалгуурууд, шаардлагууд бас их их өндөр. Тийм учраас энэ түншлийнхаа хуулийн үе шатуудыг бууруулах, шат амжилгуудыг нь бууруулах, цаг хугацааг нь бууруулах өөрчлөлтүүдийг хийж байна. Энэ түншлийн хууль 1 сарын 1-ээс хэрэгжинэ. Энэ түншлийн хууль батлагдсанаар аймаг орон нутаг түншлийн төслөө хэрэгжүүлэх бололцоо бол бүрдэж байгаа. Одоогийн хуулиар бол төсвөөс татаас авдаггүй аймагуд нийслэл хялбаршуулсан журмаар эрчим хүч, дулаан хангамж, хог хаягдал, гадаргын ус, саарл усны барилга байгууламж, цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, хурдны зам, нийтийн тээвэр логистикийн салбар, хүнс хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэсэн үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж гэсэн 6 чиглэл, дээрээс нь 100 тэрбум төгрөгөөс доош төслүүдийг аймаг нийслэлд хялбаршуулсан зурмаар шийдэх бололцоо байсан. Үүнийг нь бид нар төсвөөс татаас авдагаас үл хамааран аймаг орон нутаг бие дааж хэрэгжүүл болохыг энэ хуулиар хийж өгсөн учраас нутгийн өөрөө удирдах байгууллагууд түншлийн төслөө явуулах бололцоо бүрдэж байна. Төсөл тавьж байгаа шаардлагуудыг хэлбэршүүлсэн. За төрийн үйлчлэгээний төсөлд бол төслийн онцлогоос хамааран тэзүү шаардахгүй болгож байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчид хамаарах оюуны өмчийг эргэлтэнд оруулах буюу төрийн өмчид хамаарж байгаа энэ шинжлэх ухааны хүрээлэнгүүд оюуны өмчөө эргэлтэнд оруулсан тохиолдолд гадны хөрөнгө оруулалт оруулаад түншлийн төсөл хэрэгжүүлвэл эх жил R&D буюу судалгаа хөгжүүлэлтээ бас зарцуулах бололцоо бүрдэж байна. Одоогийн хууль бол 8 үе шатыг дамждаг. Энэ хууль батлагдсанаар 4 үе шаттай болж байна. 12-13 сар болдог байсан бол энэ хууль батлагдсанаар 4-5 сарын дотор түншлийн төсөл хэрэгжинэ.